эмэгтэй өөрийн гэртээ нас барсан байдалтай олдсон бөгөөд өртөгчид тэр даруй ноцтой зөрчил зөрүүтэй мэдээллүүдэд тулгарсан. Гисэг эдгэжтэд зарим нотлох баримтыг олж чадсан. Энэ хэргийн мөрдөн байцаалд удаан хугацаанд үргэлжилснээр нэлээд хэдэн жил өнгөрч тэдний өмнө нь яг нүдэн дээр нь байсан нэг жижигхэн деталь зүйлд анхаарал хандуулах хүртэл ийм байдал хэвээр үргэлжилсэн байдаг. Яг тэрхүү жижиг эдмөрийн баримт нь энэ хэргийг илрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн. Америк нэгдсэн улсын Вашингтон хотын ойролцоо орших Анадей хэмээх жижиг хотод Жанет Барроу 1979 оны 6 дугаар сарын 19-нд төрсөн. Түүний эцэг эх нь маш шатлаг хүмүүс байсан бөгөөд тэдний гэр бүл нь 10 хүүхэдтэй байсан. Бага наснаасаа Жанет спорт болон бусад нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох дуртай нэг юм байлаа. Тэрээр гадаа гарах, байгаль цаг өнгөрөөх маш дуртай байсан бөгөөд хожим нь түүний хамгийн том сонирхол нь хөл бөмбөг болсон байлаа. 1998 онд Жанет өмнөд Виржиниа их сургууль хэлсэн орж эмэгтэй хөл бөмбөгийн багтанд тоглож эхэлсэн. Тэр спортод онцгой авьяастайгаа харуулж багтаа 2 удаа үндэсний аварга болоход нь голлох үүрэг гүйцэтгсэн байдаг. Үүний зэрэгцээ тэр маш сайн сурч их сургуулийн амьдралд идэвхтэй оролцож олон шагнал тэтгэлэг хүртсэн юм. Сургуулийн 1-р курст байхдаа тэр Райан хэмээх залуутай танилцсан. Тэр нь ч мөн адил идэвхтэй гэр бүлээс гаралтай байсан бөгөөд хөл бөмбөг сонирхдог, ижил хүлээх сонирхолтой нэгэн байсан. Тэдний харилцаа хурцтай өрнөж 2 жилийн дараа гэрлэхийг шийдсэн байлаа. Тэр үед Жанет 20 настай, Равен 19 настай байсан. Тэд сургуулиа үргэлжлүүлэн суралцаж спортын байгааны дэлгүүрт хамтдаа ажиллаж эхэлсэн. Диплом авсны дараа Равен Даррен хэмээх жижиг хоттой дэлгүүрийн менежер ажиллагаанд болгосон бөгөөд энэ нь одоогийн амьдарч буй газраас нь 3 цагийн зайтай байв. Тэд тийшээ бүхээр шийдэж Жанет ч мөн тухайн дэлгүүрт нь ажилд орсон. Тэд хосууд тэр хотод сууршин хотын захад орших нам гүмдүүрэгт амьдрах болсон. 2004 оны 10 дугаар сард Жанет 25 настай том хүү Кайдад төрүүлсэн ба маш их аз жаргалаар бэлгэж байлаа. Гэвч ердөө хагас жилийн дараа түүний амьдралд гинтийн бөгөөд эмгэнэл нэгэн эргэл гарсан юм. 2005 оны 4-р сарын 26-ны мягмар гараг жирийн нэгэн өдөр өнгөрч байлаа. Жанет хүүхдэд цэцэрлэгээс явсан бөгөөд дараа нь нөхрийнхөө хамт машина засгийн газар хөргөж өчөөд гэртээ ирээд байлаа. Тэр оройдоо тэдний нэг танил нь тэдэн дээр зочилж ирсэн бөгөөд ер нь хаяа ирж тэднийд хамтдаа цаг өнгөрөөдөг байсан. Тэр найз нь явсны дараа ойролцоогоор 8 цаг өнгөрүүлээд Райан хөл бөмбөг тоглохоор ойролцоо хот руу явсан байна. Ингээд байж удаа 11 цагийн орчимд цагдаад анх дуудлага ирсэн. Залгасан хүн нь Райан байсан бөгөөд тэрээр уйлсан цочирсан байдалтайгаар нэрээ буудуулж янагс алдсан байдалтай байна гэж утасны цаанаас хашгирч байсан. Тэр гэртээ ирэхэд хаалга онгорхой байсан гэж хэлсэн. Явхаас өмнө Жанет унтахаар бэлдэж орондоо орох гэж байсан гэж мөн ярьсан байдаг. Тэр байшин руугаа дотгош орж 2 дугаар давхрын офис болон төгчөөсөн рүү ороод эхнэрийнхээ цогцыг олсон гэжээ. Бүх газар тусаа бодогдсон байсан бөгөөд тэр тэнд Жанет аль хэдийн нас барсныг ойлгосон. Удалгүй цагдаа нар ирж хохирогчийг амийг аврах боломжгүй мөн баталсан байдаг. Хохирогч нуруугаараа хэвтэж байсан бөгөөд гарын толгой дээрээ өргөгцөн үзүү болон цээжин дээрээ хэд хэдэн шарахтай байв. Жанетийн дулах дээрс хөвсөн байсан бөгөөд цээжин дээрээ цустай гарын мөр харагдаж байсан. Офицерууд шахнуудын бууны хаш харин хотхны шахнуудаар анзаарсан бөгөөд энэ нь Райан 910 руу дуудлага өгөх үеэр хэлсэн зүйлтэй зурж байсан. Тэр өрөөнд ирчихтэй тусаар цацаж болсон байсан ч байшингийн бусад хэсэг тэмцлийн ямар нэг шинжлэх байгаагүй. Мөн эдгэрсэн фигурсэн эд хогшил төсч олоогүй. Тэр чаалын хүрээнд дээр тустай гарын мөр цогцны ойролцоо тустай бодлын мөрөл байсан. Ойролцоох хүч боломжуудыг шалгасан ч юу ч олоогүй. Райан дараа нь өөрийн хотхны зөвлөх басны хотог алга болсон гэж бас мэдээлэл өгсөн. Мөн зөөрийн компьютер алга болсон гэж мэдгдсэн ч бусад өмнөд зүйлс байранда байсан. Бэлэн болон бүүж зэрэг зүйлс нь тагнаас авахд хөдлөөгүй хөндлөөгүй. Хөвн хажуу өрөөнд байсан бөгөөд ямар нэг гэмтэл очраагүй зүгээр байсан. Шүүхэнцгийн жижиг өхлийн шалтгаан нь 3 хотхны шаргалыг тогтоосон. Райан үнэхээр их шоконд орсон, цочил ортоос болж буудагдсан. Тэгж андуурч 910 мэдгдсэн хэмээн дараа тайлбарсан байдаг. Бэлэн шилжлийн ямар нэг шинжлэх дэглэгээгүй ч Жанетийг жирэмсэн гэж магадгүй гэдэг сэжиг бас гарч ирсэн. Гэвч энэ нь бүр гатлагдаагүй. Нэвтрэх боломж хулгай хувилбарын олон боломжит хувилбар гарч ирж байсан ч гэхдээ хулгай хэвлэхээ олон зүйлс хөдөлгөөгүй зөрчлөө байсан. Яг ийм өмнөд зүйлс алга болоогүй хөндөггүй. Райаны хийснээр алга болсон зүйлс нь зөвхөн компьютер болон фото байсан. Гэвч энэ нь бүр төгшөр их сайн байна. Өчигдөр үнэтэй зүйлсийг аваагүй хэрнээ яагаад зөвхөн зөвхөн компьютер болон фото алга болсон бэ? Жанетийн үүж хүртэл ил харагдчихсан. Дараа нь бүхэн хэзээ энэ гэр бүлийн харилцаа нөхцөл байдлыг судалж үзэхэд энэ бүрийн харилцаа асуудалтай байсныг болж үзсэн. Тэдний харилцаа ханаасаа төгс мэт байсан бөгөөд Жанет үнэхээр аз жаргалтай байж байна.
Гэвч гэрсний дараа Райан ихнэртэй олон жилийн турш өөр эмэгтэйчүүдтэй хэд хэдэн удаа гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэдгийг хэлсэн. Тэгээд тэр ихнэрээсээ салж гэрэлтэй төсөөлөх хүсэлтэй байгаагаа хүртэл хэлжсэн байна. За энэ бүхэн болохоор Жан жинсэн гэдгээ мэдсэн яг тэр үед болсон бөгөөд тэр хараахан ингэж хэлээгүй нөхөртөө ч гэсэн хэлээг байсан. Райан гэрээсээ гарснаас хойш хугацааны дараа Жан түүнд энэ мэдээ хэлж хүүхдийнхээ төлөө гэрэлтэй хадгалахыг санал болгосон. Эхэндээ Райан үүнд төдийлөн анхаарал хандуулаагүй тодорхой хариу өгөөч дараа нь дахин хатан бүрхийг зөвшөөрсөн. Удалгүй түүний цаг аварч Жанад улам их дарамт өгч хэлсэн. Тэр хэд их хартай байнга нэрхийн үйл хөдлөлийг хяндаг байсан бөгөөд эхнэрийн гэр бүлийг тээгэж ууцгийг зарлаж алхан үйлдвэрийг явахыг шаарддаг болсон. Үүнээс гадна Райан сэтгэл хөдлөлийн огцон хөгжилтөнд байнга ажилладаг хэлсэн. Энэ хөгжилтийг хөгжилтөд хилдэг байж дараагийн хөгжил Жанад руу хашгирч дөрвөлдөг байсан. Жанад найдаад түүнийг хоёр төлөв ихтэй байж магадгүй гэж хэлж байсан ч Райан нэглээд очиж үзлээс үргэлж татгалздаг байжээ. Нөхцөл байдал улам дордод Жанад өөрийн аюулгүй байдал болон хүүхдийнхээ төлөө ноцтойгоо санаа зовлсон. Тэр заримдаа найзынхаа гэрт хонох шаардлагатай болсон талаарч ярьдаг байсан. За түүнчлэн санхүүгийн асуудал болон буцсан. Райан спортын дэлгүүрт менежер ажиллаж байсан ч бодлого яшаасаа халагдсан. Учир нь албан тушаалаар ашиглан бараа бүтээгдэхүүнийг өнгөө цагаалж дараа нь онлайнаар зарж байсан илэрсэн. Компанид ойролцоогоор $10,000 хохирол учирсан бөгөөд үүний дараа түүнийг ажлаас салж залингийн хэрэг үүсгэсэн байсан. Дараа нь баг залингийн ажилд орсон бөгөөд Жанад ч мөн ажиллаа орохоос өөр аргагүй байдал орсон. Ингэснээр гэр бүлийн орлого эрт багассан ч зардал хэвээр болсон. Тэд түрээс зээлийн төлбөрүүд дөрвөн тээврийг хэрэгслийн зээл зэрэг олон хоногийн өртөө болсон байсан. Райан юундаа маш хариуцлагатай ханддаг байсан бөгөөд шаардлагагүй хултай авалтуудыг маш их хийдэг байсан. Үүнээс гадна тэр Жанад амьсгийн даатгалын хийлгэснээр бүрдэгчлийн анхаарлыг мэдээж маш их татсан. Хэдий тэр ихнэрээ $1 сая даатгалыг хүссэн ч эрүүл мэндийн асуудал болж $500,000 даатгал хийж чадсан байсан. Энэ саруудаас санхүүгийн өдөртэй байсан ч тэр нэг төлбөрийг алгасны төлсөөр байсан. Мөн хөршин нэг санжил ярьсан Райан шин үнэтэй машин авсан ч бодлого генетик машиныг шаардсан. Хөршин түүний санаатайгаар шатаасан байж магадгүй гэж хүртэл сэргэлж байгаагаа цагдаа нар ярьсан байдаг. Ингэснээр бүрдэгчдийн өмнө улам сонирхолтой дүр зураг үүссэн. Цагдаа нар түүний цаасан дээр цусны улмаар байгааг анзаарсан. Райан мэдээлэл өгөхдөө хэрийхээ цогцыг тэмүүлж тасдагж оролцсон учраас цус наалсан байхаа хэмээн тайлбарласан байдаг. Тэр их нэртэйгээ ноцтой асуудал байсныг бүрэн үүсгэсэн бөгөөд хаяа маргадаг байсан ч ноцтой зүйл байгаагүй гэж хэлсэн. Түүний хэрэг болгоог өөр газар байсан гэх баримтыг шалгахад тэр үнэхээр хөл бөмбөг толгой явсны батлагдсан бөгөөд олон хүн түүнийг тэнд байсан гэж гэрчилсэн байдаг. Замдаа зогссон шахуулгын станцын камерт ч мөн бичигдсэн байдаг. Гэхдээ өглөө цагийн яг тоочны тогтоох боломжгүй байсан тул онлайн үед тэр гэрээс бас өмнө хэргийг үзэж болохоор. Гэхдээ бас нэг сонин зүйл нь цогцны ойролцоох цустай бодлын бүр Райан удалтай таарахгүй байсан. Мөн тухайн ойр орчинд улаан хэрэг их гадаг байсан бөгөөд тэр шөнө ойролцоох бас нэг улаан хэрэг гарсан байна. Шкафны хаалт дээрээс олсон 3 нэхийн Райан болон Жанадыг биш байсан. За ингэсэн бүрдэгчид өөр хүн байж магадгүй хэмээн эргэлзэж хэлсэн байдаг. Райаны машинч тусны улмаар болоогүй. Ингээд нэлээд байцаас нийцээс түүнийг сулсан ч хохирогчийн гэр бүлийн түүнийг сэргсэн хэмээр байв. Хожим Жанад ирж Райаны гэртээ урьж нууцаар түүний зүгийг шалгахаар байг хав гэсэн нэртэй 2 диск болсон. Тэгтгээр нь алхан өмнө өдрийн огноо бичсэн байсан. Энэ нь алга болсон зөөрийн компьютерийн мэдээлэл байж магадгүй гэж сэжлэг цагдаа нар мэдгдсэн ч цагдаа нар хангалттай бодлого баримтгүй байсан тул хийж чадаагүй. Райан төлөвлөсөн Spotlight-ийн тэр өвч хүүтэйг шин амьдралаар хэлсэн. 2007 онд тэрээр телевизэд ярьсан өгч өөрийгөө гин болохгүй хэмээн мэдгдсэн байдаг. 2007 оны сүүлээр Райан Ванесса хэмээх эмэгтэйтэй танилцсан. Түүний охин Райаны үеийн цэцэрлэг ятдаг байсан тул тэд байнга таалагддаг гэжээ. Энэ өдөр Райан түүний болоод ирсэн бөгөөд ихэндээ Ванесса тийм ч их сонирхол байсан ч өглөө түүнд татагдж хэлсэн. Эцсийн тэд хооронд хайрцагын харилцаа үзэж гэрэл талаар хүртэл ярилцаж хэлсэн. Райан түүний ихний одоо хүртэл боловч хүмүүсийн хэмээн хэлдэг байв. Ванессагийн аав нь цагдаа байсан тул энэ хэргийг өөрөө судалж хэлсэн бөгөөд Райаныг сэжиглэж байсан тухай мэдээллийг маш хурдан олж мэдсэн. Тэр Райаны ярилцлагыг хүртэл үзсэн бөгөөд шууд буруутгаж чадах нь болохоор байгаагүй гэж бодсон байна. Энэ талаар ярилцаад Райан өөрийгөө огтборгүй гэж хатуу байсан. Тэр цагдаа нар хинээсээ төхөн өөр дээр төвлөрч өөрсөж ихний хайраагүй гэж тайлбарсан байдаг. Ванесса үүнд итгэж түүний харилцаа өргөжүүлсэн бөгөөд удалгүй Райан хүнд гэрлэх санал тавьсан. Ванесса хэдийгээр тэр үед түүний би ямар буруугүй гэдэг үг панцэрыг тавьжсэн мэт байсан ч дараа нь эргэлзэн үл хэвээр байсан. Гэсэн хэдийч тэд уулзсан байж хэдийн санаа эргэлдээ түүнд гэрлэх санал тавьж Ванессагийн эцэгч түүний сэжиглэнгүй ханддаг байсан. Ялангуяа түүний аав цагтаа байсан тул бүрчил анхааралтай ажиллаж байв. Энэ удаа тэд Райанаас шууд чи хэрэг асуух гэж асуусан ч Райан тийм эсвэл үгүй гэж хариулаагүй харин зүгээр би хэрэг хайрлах байсан гэж хэлсэн байдаг. Эсвэргээрч эмэгтэй эцэг их
Түүнд бүр итгэл байсан бөгөөд тэд Райаны 100% буруутай гэж бодоогүй тул Орвигийн эсрэг үзээгүй. Гэвч хоёр болохоос өмнө Ванесса өөрөө ч түүнтэй гэрлэлцэхтэй эргэлзэж ирсэн. Нэг өдөр тэдний хооронд маргаан усаж Райаны өөрийгөө хянаж чадахгүй байгааг болсон. Тэр түүний толгойг хаан руу түлхэн цохиж 30 зүг хашгирч бүр мудрага заддан цохих гэж оролцсон ч арай сүр бүсгүйгээ цохоогүй түүний толгоноос хэсэг сантиметрийн зайд хаан руу зогсон байна. Тэр үедээ чи яагаад байна? Өнөө надад хамаагүй. Би чамаа цохоод алчмаар юм. Гэхдээ би дахиж асуулт орохтой хийх зүйлсийг хэлжсэн. Үүний дараа тэр өрөөс гарахдаа чангаар инээж исэн бөгөөд энэнд нь Ванесса машиг зочилсон. Эдгээр хэдэн сарын турш ургаж өссөн харилцааныхаа туршид тэр Райаны хизээч юм байдалтай хаж байгаагүй бөгөөд энэнд үүнийг машиг айлгсан. Удалгүй эмэгтэй өөр зүйлийг хүлээж авав. Жантын төрөл төрөсөд Райаныг түүний үлтэй холбоотой гэж үзээ байсан бөгөөд түүнийг дахин хэлэх гэж байгааг олж мэджээ. Тэд Ванессаг утасны дугаарыг болж түүнд анхааруулсан тул холбоод ирсэн. Гэсэн хэдий ч Ванесса хормон туслаагүй бөгөөд тэд гэрэлсэн байна. Үүний дараа хосууд Лас-Вегас руу базар хөрвүүлэхээр явсан бөгөөд тэнд дахин ийм сонин үйлдэл болсон. Райан нэлээд их харгууж өөрийн өмнөх хэрийн талаар маш удаан ярьсан. Тэр ярихдаа өнөө эсвэл харамсал огт илэрхийлж яриаггүй. Харин хэр их ууртай байгаа тухайгаа маш удаан ярьсан нь Ванессад ачааллаа санагдсан. Дараа нь Райан түүнийг тэрч түүнд хизээж хорох хөрөл учруулахгүй гэж хэлсэн бөгөөд энэ нэлээд улам их айлгсан юм. Үүнээс хойш Райан ямар шалтгаангүй уур буцаарт их хатдаг болсон. Тэр Ванесса руу хашгирч бурамжуулж сүмтүүлсэн байсан. Нэг удаа бүр түүний толгойг хаамд зогсон. Эмэгтэй Райан бол хэдэн цагийн өмнө өөрийгөө уулзж байсан тэр хүн гэдэгт итгэж чадахгүй байсан. Учир нь тэр танхимын харгуй өөрчлөгсөөр байв. Түүний ийм уур буцаартай догшин ширүүн аашныхан дараа Ванесса Райан үнэхээр анхны ихнэр алсан ч байж магадгүй гэдэг улам бүрэлдэх болсон. Эцсийн эмэгтэй өөрийн амнаас нь охиныхоо аюулгүй байдлын төлөө санаа зовж хэлсэн байдаг. Эцсийн ч Райанаас шууд холдон явахаас айж байсан. Бөгөөд Райаны шийдвэрийг өөрөө гаргасаа хэмээн хүсэж байлаа. 2008 оны төгсгөл эхлээд хэдэн сарын дараа тэдний хооронд дахин нэг маргаан болсон бөгөөд үүний дараа Райан маш их хурлан хүн байгаад яваад өгсөн байна. Ингэснээр тэдний гэрлэлт жинхнээсээ дуусгасан. Ванесса анх гарч чадсандаа баяртай байсан ч одоо тэр Райан анхны ихнэр Жантыг үнэхээр алсан гэж боддог гэдэгт баг хэрэгцээ байсан байлаа. Энэ бодол түүнийг амар тайван байлгахгүй. Тэгвэл энэ тохирогчийн төрөл төгсөд томоохон ярилцлагч Райаныг сэтгэлж үзүүлээ яаж түүнд шууд хандсан. Тэд Райан өөрийгөө гин буруу гэж зөвлөж аваад цагдаа нартай холбоо барьж нэрээ цэвэрлэх туслах хэрэгтэй хэмээн хэлсэн байдаг. Тухайн үед мөрдөн байцаал баг зогсон байдал гарсан гэсэн бөгөөд Райан аль хэдийн мөрдөгч нартай удаан хугацаанд холбоогүй ямар нэгэн мэдүүлэг өгөхөө байсан байна. Тэд ч мөн шинэ бодлого болж чадахгүй байлаа. Гэвч бодлогын бүх зүйл өөрчлөгдсөн. Ванесса салснаас хойш хэдэн сарын турш Жанти хэргийн өмнө зүйлийг тогтооход юу хийж чадах талаар боджээ. Эцсийн тэр мөрдөн байцаагчтай уулзсан шийдэж 2009 оны хавар Америкийн нөгөө тал руу зорин очиж Райаны зам аваар өөртөө тогшин байдал, ийм хүчрхийлэл үйлдэл талаар ярьж түүнийг ихнэр алсан гэж үзэж байгаа мөрдөгчдөд хэлжээ. Мэдүүлэг мөрдөгчдөд шинэ шууд бодлого болж чадаагүй. Энэ хүн ховрогчийн гэр бүлийн хийж байсан зүйлсийг баталгаажуулсан зүйлээ. Гэсэн гэж Ванессагийн мэдүүлэг болон ховрогчийн гэр бүлийн заганд мөрдөн байцаалын хэлцээг хэрэг дахин нэг удаа хэлэхэд хүргэсэн. Шинэ мөрдөгч Чарльз Форд өндөр хуурилсан. Тэр бүх материал Райантай хийсэн яриа бичлэгүүд ярилцлагуудыг дахин шалгаж эхлэв. Дараа нь тэр Райантай ярилцлага шийдсэн бөгөөд Райан буцаад ярилцлагын өмнө зөвшөөрсөн байдаг. Энэ ярианы үеэр мөрдөгч Райан мэдүүлгүүдэд зөвлөлтөө өгч зарим баримтыг өөрчилж байгааг анзаарсан. Жишээлбэл тэр хэрс очиход гэрэл асаалтай байсан гэж байсан бол сүүл мэдүүлэг өгөхдөө энэгээ өөрчилсөн. Мөн тэр бүгд уйлаагүй гэж хэлсэн ч 911 энийг дуудлага хийх үед эсрэгээр хэлжсэн байдаг. Тэгвэл хэдэн жилийн дараа хинрийн алга болохыг талах болсон хутгийг болсон тухай мэдүүлгийг онцлог байдаг. Тэр хутгийг Солтрейк Ситиг хэмжсэн дараа хайцагнаас олон хүч хэрэглэсэн бөгөөд цагдаа шалгалтаа анзаараагүй хэмээн цагдааыг буруутгасан байдаг. Өөр нэг зөрчлийн төрлийн хувцастай тэр арай хөл хүмүүст явахдаа би цамцтай байсан гэж харин гэртээ ирэхтчихсэн. Ихтэй ч мэдээ сонсдог байсан гэж мэдүүлсэн бол камерын бичлэгээс ахвал тэр колон тэр майхтаа буюу цамцгүй байсан. Мөрдөгч дараа сан зүйлсийг анзаарсан. Хөрөгчийн гэрлэлтийн бүчний алуурын угаалгын арилтад 50% байсан. Энэ нь эмэгтэй ухаар бэлдэж байсан уу эсвэл өөрийнхөө угаалгыг цэвэрлэж байсан гэдэг асуулт үүсгэсэн. Бас угаалгын өрөөнд кандидат линзийн савгаархаа байсан хохирч унтахаар бэлдээгүй байж магадгүй гэдэг зүйлийг гаргаж ирэх хэрэгсэн байдаг. Линз зүгт унтах боломжгүй тул энэ нь маш хол болох байсан. Ингэснээр Райан худлаа мэдүүлэг өгсөн байх хатлал нэмэгдсэн. Мөрдөгч автоматологийн шилжүүлэлт холбоо барьж олон жилийн дараа линзийг илрүүлэх боломжтой эсэхийг асуухад боломжтой ажилласан байдаг.
Ингээд цогцыг охин аваад шинжилгээ хийлгэж хасан бөгөөд шинжилгээ хийхэд 6 сар орчмын хугацаа шаардлагатай болсон. Шинжилгээ туршилт хийх тулд хаан мэдээллийн стаж газар болж шаардсан байдаг. За гэвч хамгийн асуудал бол ДНК урууны болон үл мөрөд байв. Тэдгээр нь хідээж тохирохгүйсэн. Гэвч түүний нэг санал илэрсэн. Цусны үл мөрөд бүхий готлын мөрөнд яаралтай тусламжийн ажлын талтай таарчсан. Ингэснээр тэр бүр нотлоо биш болж байрсан. Ингээд мөрдөлсөн райныг барьцлаар шийдсэн. 2010 оны 2 сарын түүний барьцлсан бөгөөд энэ 60 нас барснаас хойш 5 жилийн дараа байв. Цогцын шинжилгээ хийсэн шинжээч эцэст нь хогөөж шахаад линзээ байсан гэдгийг нь баталсан байдаг. Ингэснээр бэлтэг утгаар бэлтээгүй байсан гэдэг нь тогтоогдсон. Шүүх 3 жилийн дараа хийсэн бөгөөд дүүн 1-р зэргийн хүн амжилтээр ялт болгосон ба цаазын ахиул тулгаагүй. Оргоны хэлбэрээр тэрээр сувг гэсэн хэлбэрээс өөрөөр хэлбэл дагалын хөнгө авахлаар хэрэг хасаа гэж үзсэн байдаг. Салхины тул хөнгөө хуваах тэтгэлэг төлөх шаардлагатай болсон. За ингэснээр шүүх хууль 5 болгоны турш үргэлжилсэн бөгөөд танхимын шүүгчний 10 минутаа гэж нэгэн эргэлдээ хэрэгжүүлсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэр шүүгчний 100% салаар гаргагдвал шүүхийн шийдвэр хүчгүй болсон. Дараа нь прокурор агент тоглоомын саналсан бөгөөд агент төлсөн баталсан байдаг. Дараа нь өөр нэг салгаарч энэ рарын хүлээн зөвшөөрсөн. Тэр нь болохоор санамсгүй байдлаар бусны амьтсны хөрөг хэрэгээр ялгарч 95-аас 120 сарын 20 сонсон байдаг. Ингээд шүүх хөдөлгөөний хүртэл шорын үгс хугацаа хассан тул тэрээр 2017 оны сүүлээр сурлагдсан байна. Тэр үедээ харин 38 настай байсан. Сурлагдсаны дараа тэрээр юм томч хөрмөж оогооссан байдаг. Энэ хугацаанд хүн нэмийг хийх асуулт байсан ба хүн одоо шаргаа дуртай гэж бодохгүй нэмийг мэдгэсэн байдаг. Ран одоо ч гэсэн юм томчод амьдарч хилээс нэлээд зайлсхийдэг. Хамгийн сүүлд 2017 онд ярилцсан үйлчлэгийн мөргөө гэдгийг дахин мэдгэсэн байдаг.